Манай хамт олон энэ өнгөрсөн хугацаанд инновац, мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын олон бүтээгдэхүүнийг эх орондоо төдийгүй олон улсад маш амжилттай хэрэгжүүлсэн. Удахгүй хиймэл оюун ухаан ажлын байрыг орлох, хиймэл оюун ухаан илүү бусад салбаруудад хүн төрөлхтөнд төсөөлж байгаагүй хэмжээний том инновацийн өөрчлөлтийг хийхээр болж байгаа. За энэ ч агуулгаараа бид нэр хөгжлийг ухтаж харах шаардлагатай болж байгаа. Үүнийг мэдээлэл технологи, инновац, шинжилгээ ухаан хийж чадна. Анар байна. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт 24 жил ажиллаж ирсэн туршлагатай инженер зохион бүтээгч мөн автоспортын тамирчин байна. Бидний араас олон монгол залуучууд, үндэсний компаниуд маань Япон, Хятад, Солонгос улсуудын адил дэлхийн хэмжээнд өөрчлөлтөх чадамжтай болох ёстой юм үзэж бодлогын орчныг бүрдүүлэхээр миний бие 2024 оны их хурлын сонгуульд нэр дэвшиж байна. Ерөнхий сайдаа Багаарн дэмжи. Монгол ардын нам. За аж үйлдвэрийн хувьсгал гэж одоо дэлхийд дээр хүн болго ярьж байна. Гэтэл өнөөдөр бид нар аж үйлдвэрийн 4-р хувьсгалын гараан дээр дэлхийн улс орн болон үндэстэн болгон ижил гараан дээр ирсэн байна. Аж үйлдвэрийн хувьсгал яагаад ач холбогдолтой юм бэ гэхээр өмнө нь өнгөрсөн 3 хувьсгалаас Монгол улс, Монгол үндэстэн бид нэр алинд нь ч оролцогч болж ирээгүй, хэрэглэгч болж ирж өнөөдрийн байдалд хүрсэн байна. Тэгэхээр дэлхийн тэргүүлэгч гүрэн болох, хүчрхэг үндэстэн болох хамгийн гол үндсэн суурь шалтгаан бол аж үйлдвэрийн хувьсгалаар хэрхэн өсөлт хийж өөрсдийгөө таниулах вэ гэдэг түүхэн баталгаа байдаг. За тэгэхээр Америкийн нэгдсэн улс бол 1800 онд аж үйлдвэрийн 1-р хувьсгалаар буюу уурын хөдөлгүүр, механикжуулалт гэдгийг анх удаа эдийн засаг бүтээмжин дээрээ зохион бүтээж хэрэгжилж ирснээрээ эдийн засгт хэлж ард түмэн илүү итгэлтэй, бүтээмжтэй, мөрөөдөлтэй болж тэр улс дэлхийд тэргүүлэх анхны үндэс суурийг тавьсан байдаг. Өөрөөр хэлбэл хүн ганцаараа бүтээмжийг хийдэг биш, хүн механикжуулалттай холбосноор өндөр бүтээмжийг бүтээх чадамжтай болсон байдаг юм аа. За тэгвэл 1870 оноос аж үйлдвэрийн 2-р хувьсгал энд юу болсон юм бэ гэхээр цэглэгаан хүн төрөлхтний амьдралд орж ирснээрээ автомат үйлдвэрүүд бий болж автомашин хүний хөдөлгүүрд орж ирсэн. За энэ хүү хувьсгалын бүтээмж, зохион бүтээлт, инновацийг ашиглаж чадсан үндэстнүүд дэлхийн тэргүүлэгч улс гүрэн болон хүчрхэгжиж бодлогоо тодорхойлж ирсэн байдаг. За энд бол бид мөн л ялгаагүй дундад зуунаараа мал аж ахуйтайгаа л байсаар ирсэн. За аж үйлдвэрийн 2-р хувьсгал дээр Мэйжигийн хувьсгалын дараагаар Япон улс өндөр ач холбогдол өгж барууны технологи аж үйлдвэрийн 1-р хувьсгалаас үүдсэн туршлага, ноу-хауг нэвтрүүлснээр Япон хэмээх тэргүүлэх гүрэн дэлхийн 1-р дан, 2-р данд тэргүүлэх оролттой оролцож хүчрхэгжин гарч ирсэн байдаг юм байна. За өнөөдөр бид нар аж үйлдвэрийн 3-р хувьсгал буюу интернет, электроникийн үе дээр ажиллаж байна, амьдарч байна. Тэгэхээр энэ үед бол өнөөдрийн Япон, өнөөдрийн Солонгос, за өнөөдрийн барууны өндөр хөгжилтэй улсууд үүсэж хөгжиж дэлхийд бодлогоо тодорхойлон хүчрхэг үндэстнүүдийг гаргаж ирэн нэг хүн амд оногдох бүтээмжийн дотоодын нийт бүтээгдэхүүний бүтээмж өндөр бүтээмжтэй болж ирсэн. Бид энэ үед хаана байсан бэ? Ялгаагүй л мал аж ахуй дээрээ суурилсан эдийн засгтэй л улс байсан. Тийм учраас бид өнөөдрийн энэ байдал дээрээ байсаар л байгаа. Тэгэхээр өнөөдөр аж үйлдвэрийн 4-р хувьсгал гэж ярьж байна. Тэгэхээр энэ хувьсгал бид нар бүгд ижил тэгш хэрэгтэй байгаа. Энэ тэгш гараан дээр байгаа боломжоо ашиглаж ирээдүй рүү харж тэмүүлэлтэй, мөрөөдөлтэй энэ талаарх ойлголт, боловсрал, инновацид анхааруулсан ач холбогдолтой байж бид нар дэлхийн хэмжээний үндэстэн гүрэн болох болцоотой юм. Үгүй бол бид нар үедээ аж үйлдвэрийн хувьсгалын хэрэглэгч үндэстэн буюу нэмэн үртэг шингэсэн бүтээгдэхүүнийг худалдаж авч хэрэглэдэг үндэстэн байх болно. Хизээж бид нэр хүчрхэг үндэстэн гүрэн болох болцоогүй юм. За аж үйлдвэрийн 4-р хувьсгал гэж тэгвэл юу хэлээд байгаа юм бэ? За аж үйлдвэрийн 4-р хувьсгал гэхээр их хэцүү нэр томьёотой. AR, VR, IoT, AI буюу хиймэл оюун ухаан, их өгөгдөл. За
Тэгэл автоматжуулалт, cloud computer, edge computing дандаа хэл хуралсан гадаад нэрнүүд. Энийг хүмүүс ярихаар бид өөрснөө өнөөдөр бид нэр өөрснөө нийгэм улс төрийн эдийн засгийн асуудлаа шийдэж чадахгүй гэж энийг ярих болоогүй гэж ирдэг. Гэтэл энийг ярихгүй энэ цаг үеэс хоцорж байгаа болохоор бид нэр өсрөнгүү дотоодын бүтээгдэхүүнээ хөгжүүлэх болцоогүй байгаамаа. Энийг бид нэр төр засгийн түвшинд, улс орны түвшинд, суурь боловсролын түвшинд олон нийт маасаараа заавалчгүй энэ талаар ойлголттой, мэдлэгтэй, мэдээлэлтэй, тэмүүлэлтэй болж өсөж хөгжиж байж ирээдүйд Монгол улс хүчрхэгжин тэлэх болно. Яагаад вэ гэхээр хүний мэдлэг цөөрөлсөн оюун санаа олборлолтоос оюун руу гэж байгаа. Тэгэхээр Монгол улсын эдийн засаг хоёрхан түүхийн эдээс хамааралтай байдаг. Энэ хоёр түүхийн эдийн өсөлтөөс хамаарж Монгол улсын эдийн засаг дээшээ доошоо хэлбэлцдэг. Бид өөрөөр хэлбэл байгалийн бүтээсэн баялаг олборлж тэрэн дээрээ суурилсан эдийн засгийн өөжөөр манай улс тэжээгдэж ирсэн. Гэтэл байгалийн баялаг бол нөөцтэй. Өндөр хөгжсөн улсууд байгалийн баялаггүй биш. Тодорхой хэмжээний байгалийн баялагаа тэд нэр ирээдүйд хязгаарлагдмал нөөц тул хадгалж ирдэг. Хүний хамгийн мэдлэг цөөрөлсөн мэдлэг боловсрол, оюун ухаан, технологи гэдэг бол шавхагдчихгүй, хязгаарлагдчихгүй нөөц болцоо байдаг. За тэр нь Монгол хүмүүс хийж чаддаг. Энэ бидэнд бусдаас дутуу зүйл нэг ихэнч байхгүй гэдгийг энэ өнгөрсөн хугацаанд дэлхийд даяар оршин суугаа, ажиллаж амьдарч байгаа монгол залуучууд нь баталж харуулсан байгаа. Тэгэхээр энэ талаарх ойлголтыг Монгол улсын төр засгийн хэмжээнд, их хурлын хэмжээнд, цаашлаад олон нийтийн хэмжээнд энэ талаарх бодлогодон тусгаж өгч, ойлголцыг өгч, үндэсний компаниуд болон залуучууд маань энэ чиглэлээрээ цаашаагаар хүсэл тэмүүлэлтэйгээр мөрөөдөлтөйгээр мэдлэг боловсролтой болж тэмүүлж амьдрахгүй бол бид нар аж үйлдвэрийн дөрөвдүгээр сургалтыг алд хугацаа бас маш ойрхон байгаа. Тийм учраас энэ чиглэлийн бодлого хэрэгжүүлэлтийг оруулах нь бидний гарцаагүй зайлшгүй их ажил юм. Энэ үндсэн суурь аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын суурь ойлголтууд болох хиймэл оюун ухаан, robotics, big data, IoT, edge computing, cloud computing гэсэн нэр гадаад хэцүү нэр томьёог тэнгэрт байдаг алс холын зүйл гэж бодлохгүйгээр монгол залуучууд хийж цаашдаа хөгжих ёстой юм аа. Ард түмний ялалт. Улсын хурлын сонгуульд Монгол Ардын намаас жагсаалтаар нэр дэвшигч Чинбаатрын анар. Монгол Ардын нам. Ерөнхий сайдаа Багаарн Дэмжи.